Бидний хувьд бол ямар нэг компани доктортой бидэрт нэг юм байх хэрэгтэй. Тэрний нэг юм бол доктортой чанар л байх хэрэгтэй. Ich denke, ein ganz wesentlicher Erfolg für die guten Resultate der Firma sind die Fähigkeiten der Mitarbeiter, die über die Jahre hinweg entwickelt und ausgebaut worden sind. Яавал одоо хүмүүс дээлтэй байхын, хүн амьдрах хамгийн таатай орчинг бүрдүүлж болох юм бэ гэдэг дээр бид нар маш их анхаарч ажилласан. Олон цайхан улсуудын хүч, хичээл сэтгэл дээр энэ компани нь оршин тогтнож байгаа. Хот гэдэг бол ойлголт монголчуудад байгаагүй. Манай хот гэдэг ойлголт даанч одоо сүүлийн 100 жил юм уу? Сүүлийн одоо бид нар 100 жил хот гэж амьдарч сурч байна. Сүүлийн 30 жил бид нар яг үнэхээр монголчууд өөрснөө бие дааж байрлал гарч сурч байна. Яг үнэндээ. Манай ээж эмч юм аа. Тэгээ манай ээж насаараа эмч хийсэн. Бараг хэдэн жил одоо ч хаяа хүн үзэл явж лээ. Тэр утгаараа би ерөөсөө эмнэлгийн тоон төхөөрөмжрөл яваад орсон. Эмнэлгийн тоон төхөөрөмж Монгол руу нийлүүлж авал байгуулад заавал өрөөний засвар хийдэг юм аа. Дандаа өрөөний засвар хийж явна. Лабораторийн тоон төхөөрөмж нийлүүлсэн ч засварыг хийж өгнө. Тэгээд MRI-CT нийлүүлсэн ч засварыг хийж өгнө. Нэг багийнхаа хоёр найзтай. Тэгээд 3 ажилтан энэ компанид орж ирсэн. Тэгэл гэдэг чинь няруу, жолооч, ачигч тэгэл бас захирал хийнэ. Тэгээд тэр үед ч одоо яг үндэ юу хийх гээд байгаа. Яг бид нар хаашаа явах гэж мэдэхгүй шүү дээ. Тэгээ нийлүүлж авсараа бол ерөнхийдөө барилгын ажил руу их баг хэмжээгээр хийсээр аа тэгэл барилгын салбар руу ер нь орох ерөнхийдөө тавиал хийсэн л дээ. Тэгж жаал ерөнхийдөө бол барилгын компани байгуулах ерөнхийдөө бол сэтэл рүү орсон л дээ. Тэгээ үндсэн яг эхлэлийг бол нэгдвэ захирал анхаа юу гэсэн. Санал тавиад нэг барилгын компани байгуулъя. Тэгээд чи барилгын компанид ажиллахгүй юу гэдэг. Тэгээд тэр үед би төрийн байгууллагад ажиллаж байсан. Тэгэл захирал ер нь хэлсэн, нэлээд бодсон. Тэгэл шийдвэр гаргаж орж ирсэн. Ja, angefangen hat Magnus vor 10 Jahren eigentlich aus sehr kleinen Umständen. Insofern passte der Name auch vom Anfang nicht ganz, denn Magnus Centurion Construction kommt aus dem Lateinischen, heißt großer Heerführer. Und da haben wir natürlich der Entwicklung etwas vorgegriffen, weil wir gehofft und geahnt hatten, dass daraus mehr wird als anfangs nur die Renovierungsaufträge, die wir bekommen haben, als wir Medizintechnikgeräte eingebaut haben in den Krankenhäusern. Und da haben wir oft gemerkt, dass die Räume, in die die Geräte rein sollten, relativ alt und renovierungsbedürftig waren. Und zusammen mit dem Verkauf der Geräte kam dann eben auch der Auftrag, die Räumlichkeiten neu zu gestalten und auf den modernen Stand zu bringen. Das war eigentlich der Anfangszustand, aus dem Magnus heraus gegründet wurde und dann als eigenständige Baufirma natürlich größere Aufträge versucht hat zu bekommen. Anfangs war natürlich auch die Belegschaft relativ klein. Es waren 3, 4 Leute, die die Kerngruppe gebildet haben am Anfang. Und dann ging es im Grunde genommen, das sind ja Sachen, die du erzählen musst. Ich weiß das nicht mehr, wer am Anfang dabei war. Du musst es sagen. Ich kann nur ganz allgemein. Хамгийн ихний ажил маань бол Магнусын хувьд бол биологи лаборатори засварлах даалгавар байсан. аймгийн цусны салбар мөнгөний засвар гэдэг Magnus компани хамгийн анхны гаднаас авч байгаа ажил л да. Тэгэл тэр ажлаа авчаад нэгэн зэрэг одоо 2 сар 3 сарын хооронд л тэр засварын ажлыг дуусгах хэрэгтэй тийм даалгавартай. Тэгээд тэр үед л бол алтан цэцэг инх мэдгээд манай хамгийн анхны заслын 2 техникч маань орж ирсэн. Одоо ингээл нөгөө захирлынхаа ингээл нөгөө нэг жипэн цуугаалцтай ингээл дээдлийн салхивчийн нэг л амар гоё явна гэл их юм бодод ирвэ тэгсэн чи зүгээр бонго портер хүлээгээд гисэн бид хоёрыг
Тэгээ аюу гайхсаад жолооч нь хийм болоо гэд захирлыг одоо бид нар ингээл томилт өгөл явуулчлаа л гэж тооцсон ч гэсэн чи захирал өөрөө орж ирээ барих болоо би тэр хажууд нь бүр суугаад тэгээд бүр тулгамдаад гайхаа тэр үед нь бүр ингээд та барих юм уу гэсэн чи тийм гэсэн. Ямар сони ингээл тэгээд нөгөө нэг амар гоё машин чинь цуунага бодцсон байсан хоёр чи гайхчихгүй тэр тусмаа бүр захирал өөрөө барина гэдэгт нь бүр гайхсан. Тэгээд шууд асууж чадаагүй. Тэгээд яваал гараал материалаа бүгдийг ачаал хоол хүнсээ аваад ингээл ерөөсө гуруулаад хөдөө нутгаар зөвхөлсөн юм байна. Тэгээд бид гур бас бит хоёр бас ерөөсөө юу яаж байгаагүй. Хөдөө өмдөө ажиллаж байгаагүй. Хөдөө ер нь баг явж байгаагүй хоёр хүн биш. Тэгэл Хинтээ аймгийн нэг аймагуудын нэг юм хаалга байдаг шүү дээ. Тэр хаалган дээр ирэхээрэл байж агараа захирлаа байж агараа зураг авах би тэр хөдөө явж байгаагүй гэхээр захирал одоо хүртэл ярьдаг байхгүй. Хинтээ Сүхбаатар багнууд явсан. За тэнд заслын ажлуудаа бүгдийг хийгээд нүсэн заслаа хийгээд хажууд нь цахилгаанчин болж гэрлээ залгаад мужаан болж баткаж хаад хулдаас наагаад тэгээ явж ирчээ дараа нь Төв аймаг яваад тэгээ Дорногов Чойр тэгээд Өмнөгов Эрдэнэт Дархаант явчихсан. Болгон л явчихсан. Нэлээ олон газруудаа явчихсан. Одоо тэнд одоо ингээл засны төв банк гэж бүх юм хийжсэн. Таазанд нь гэрлийн суулгаал, эмүүсээ тавиал гэрлийн суулгаал, ханнуудаа хийгээл будаал, тэгэл баткаж хаал, зарим газар нь хулдаас наагаал. Тэгэл эмнэлгийнхэн дараагаас 100% гэсэн бичиг авал тэгэл явчихсан. Тэгэл нөгөө портроо унаал ачаага ачаал тэгэл явсан. Тэгээ тэр их гоё дурсамж өгдөг. Эзэж мартдаггүй. 2017 онд Vamd Engineering гэдэг Австрийн компани сонгон найрхны имлэг барихаар боллоо гэдгээ шалгарсан билээ. Тэгээд тэр шалгарсан компани манайтай хамтарч ажиллая гэдэг. Тэгээд бид нар үндсэндээ Монгол талын туслаг үүсгэгчээр ажилласан. Энэ ажилд хамтрах тийм завшаан тохиолсон бол үндсэндээ Игтвиа, Себастьян захирлуудын мал гавьяа л да. Социализмын моделээр имлэг барихныг ондоо өнөөдрийн үед имлэгнийг барих модель нэг онд авахгүй. Тэгэхээр тэр өнөөдрийн үеийн моделээр имлэг барих жишээл барьж өгч байгаа анхны модель имлэг болж байгаа байхгүй юу? Тэр жишг үеийн моделийн хамгийн анхны модель имлэгийг босгож ирсэн. Тэрний анхны яг имлэг учраас тэрийг бол жишг имлэг гэж нэрлсэн имлэг байгаа. Тэр утгаараа бол хамгийн анхны жишг имлэг сонгоо архын дүүргийн имлэг болсон юм. Тэр утгаараа бид нар тэрийг бол хамгийн сайнаар барьж өгөх хэрэгтэй байсан. Тэр утгаараа бид нар жишг имлэг утгаараа одоо тэр имлэг бүх юм байх хэвээр. Энэ имлэг чи өөрөө дүүргийг хангахаас гадна дүүрэг чи өөрөө одоо Монгол улсын нэг одоо Улаанбаатарын 200-300 мянган хүнийг хангах хэвээр одоо үйлчлэл үзүүлэх хэвээр имлэг шүү дээ. Тэрнтэй адилхан хөдөө орон нутгийн бүхэлдээ аймагч нэг 100 мянган хүнтэй ч юм уу 150 мянган хүнтэй тэр одоо орон нутгийн хүн амыг үйлчлэл хангах хэвээр имлэг байхгүй. Das große Projekt, das wir dann ausgeführt haben, war das Songenherchen Beispielkrankenhaus. Und Beispielkrankenhaus heißt es so, weil es als ein Modellkrankenhaus entwickelt worden ist, das in mehrfacher Ausführung dann in verschiedenen Stadtteilen oder Provinzen der Mongolei gebaut werden sollte. Nach westlichem Standard, als eine neue, moderne Krankenhausgeneration, als Ablösung für die üblichen, nach alten sowjetischen Standard gebauten Krankenhäuser. Und weil es eben als Modell dienen sollte, war klar, dass von Anfang an auch westlicher Standard bei der Bauausführung, bei der Planung, Überwachung mit dazu einbezogen werden sollte. Das war der Gedanke, den wir mit Magnus von Anfang an verfolgt haben, dass wir das nicht nur im Ergebnis nach westlichem Standard haben wollten, sondern auch bei der Bauausführung, bei der Qualitätssicherung, beim Einsatz von Material westlichen Standard erreichen wollten. Шүн битээ авах жахтан л битээ яаж явдгийг хараалцсан. Тэр хүмүүс маань яг үндэ их мундаг туршлагатай чадвартай юм улсууд байсан. Манай төслийг бол Германы иргэн Йорк Айзолд Йорк гэдэг хүн удирдсан. Төслийн баг нь бол 4 гишүүнтэй. Манай одоо өнөөдөр манай зургийн албан дээр гарч ажиллаж байгаа Александр инженер бол ахлах инженер, төслийн ахлах инженерээр ажилласан. Ну, во-первых, это был 2018 год. Это первое было знакомство, как бы. Вот. И проект был, конечно же, очень такой сырой, очень сырой. Да, пришлось все делать на коленках.
как говорится, все поднимали с коленок. То есть стройка шла, проект выполнялся, тут же все монтировалось по ходу строительства. Ну, было интересно, да. Сонгон архны имлэг гэдэг бол өөр үндсэндээ онцгой төвшөлттэй юм барилга. Имлэг бол ер нь орон сууц болон үйлчлэгээний төвийн барилгуудаас ба шалгондоо. За нөгөө мэдхгүй юм чи их зөрөгтэй байдаг юм билээ л дээ. Одоо ингэ харж байгаа. Зөргөндөө л орчих. Хар зөрг. Тэгэл болон утна гэл хүүгээд урсан. Тэгээд үндсэндээ бидний хамгийн анхны яг их барилгын юм төсөл байсан. Эмнэлгийн юу одоо орон сууц барилга байгууламж хоёр бол тийс ондоо зүйл байгаа. Ер нь бол нэгдүгээр шугам сүлжээ юм уу одоо тэр технологийн барилга гэдэг утгаараа нэлээ их үүтэй ажиллагаа ихтэй гэх юм уу. Өөрөө болгонд одоо жишээ нь сан цахилгааны хоолой, агааржуулалтын хоолой гэх юм уу тийм стандартаар явж идэг. Бэлтан, шал одоо доторлогооны хувьд ч гэсэн нөгөө эмнэлэгт зориулагдсан нөгөө бактери үүждэг одоо тийм тусгай зориултын материал ашигладаг. Холбоо төхөөллийн инженерээр ажилд анх орсон. Жишээ нэгдсэн эмнэлгүүл дээр холбоо тохиоллоор 9-7 системийн үйл ажиллагаа эрхэлсэн. Тухайлбал галын тохиолдол зарлан мэдээлэх систем, SHD автомат хаалга, тэгээд совлогч дуудах систем, дотоод сүлжээ, дотор холбоо гэх мэтчлэн энэ системүүд маань миний хувьд бол юу тухайн төсөлтөөр практик дээр гарч ажилласан хамгийн анхных болохоор суралцах зүйл маш их байсан. За жишээлбэл бид нар жишээ эмнэлэг дээр 6000 угаалт даадаг. Тэгээ тийм тусгай будгаар хийжсэн. Тэрэн дээр нөгөө нэм бактери үрждэггүй гэж байгаа байхгүй юу? Тэгээ тэр нь 6000 угаалтыг даадаг тэр будаг маань бүр тусгай зориултын машинаар иржсэн. Бүр тийм Европын тийм одоо юу гэдэг хөргүүртэй халаагууртаа гэдэг шиг тийм тусгай машинаар иржсэн. Тэгээд тэр будгийг бид нар одоо тэр барилга дээр 100% ашиглалаа. Тухайд нөгөө ковидын нөгөө эмнэлэг хүлээлгэж өгөх гэсэн нөгөө ковидын таарад энэ дээр нөгөө гадны мэрэгжилтэнгүүд ийж нөгөө хагалгааны өрөө ухсрах байсан боловч нөгөө хүмүүс маань ирэх боломжгүй болоод өөрсдөө нэг ухсарч исэн тэр ажлыг эмнэлгүүд тэндээс ахалж яг гардаж бас ухсарч исэн. Эмнэлгийн барилга гэхээр яг энэ дээр хөдөө орон нутагч гэдэг юм уу, сум дүүргүүд дээр те жижиг буюу одоо нөгөө шатлбарын хувьд гэдэг юм эндгээр баригддаг байсан бол энэ болохоор 3 дугаар шатлбар мисаслын бүр хэмжээнд хүрэхэд ажиллабар явагддаг бүр нарийн мэргэжлийн шаардлагатай эмнэлгийн цогц энэ барилга болсон илүү юм тийм барилга бүтээц буюу инженерийн шугам сүлжээ талдаа тийм даваа талтай онцлог сайн барилга болж чадсаж үзэж байна. Бидний хувьд бол нэлийн аюул туршлагаар төлөвлөсөн гэж би боддог. Хувьд бол миний хувьд ч гэсэн яг инженер хүний хувьд бол би анх удаага тэр эмнэлгийн томоохон төсөл дээр олон улсын төсөл дээр нь бол ажиллаж үзсэн. Энэ төслөөсөө бид манай багийнхан, манай инженерүүд бид аюул туршлагаар төлөвлөсөн гадны одоо төсөл ямар шаардлага тавьдгүй, ямар бичиг баримт шаарддаггүй гэдэг юм уу. Ер нь бол нэлийн тийм туршлага нэлээд сайн төлөвлөж авсан. Энэ хүмүүс маань үнэхээр бидэнд бол мэдлэгийг бол харамлаагүй. Үнэхээр бид нар л өөрсдөө сурч чадвал биднэрт үнэхээр юу ч нуугаагүй. Үнэхээр биднийг бол өнөөдрийн үдийн зэрэгтээ бас компани болж төлөвчих анхны суурийг бол тэр хүмүүс тавьсан. Одоо бол Йорг маань бол тэнгэрт дэвшсэн. Тэгээд Йоргийг бол байнга боддог. Бүх юм дээр харагддаг ингээл янз бүрийн алдаа гаргана эсвэл нэг он нь төнгөтл Йорг гэдэг байсан те Йорг ингэдэг байсан тэгэл дандаа бид нар ярьдаг. Тэгэл шоолуулсан ч тэгэл ингээл дандаа Йоргийг ярьдаг байхгүй. Йорг тэгдэг байсан, Йорг ингэдэг байсан ингээл
алдуулчин гэл бид нар алддгийг. Тэгэл жижиг алдаагаар буцаагаал нөгөөдх нь засаж болдог алдаа бол алдуулдаг байхгүй. Тэгчээл хурж ирч асуулт за харуу чи гэл нэг алдааг нь алгачвал тэгэл буцаагаал нөгөө засуулаад явуулдаг байхгүй. Нэг аюу мундаг багш. Үнэхээр мундаг багш. Бид нар яг үндэ бол Йоргоос барилга барьж сурсан гэж хэлж болно. Мундаг багштай байсан. Инженеры у нас были из России. Я уже приехал, уже как бы третьим человеком был. Уже был инженер по медоборудованию у нас здесь находился. И руководитель наш непосредственный, да, Йорк Айзельт. Он был, как бы, будем говорить, ну, руководил полностью все. Отвечал за всю стройку. Также потом появился инженер у нас по электрике и X-ray блокам, то есть рентген. Хүнийг яаж удирдах вэ? Хүнийг яаж ажилуулах вэ те? Тэгээ дээрээс нь одоо ажлыг яаж төлөвлөдгийг, яаж одоо явуулдгийг одоо ер нь асар их зүйлийг зааж сургасан. Ер нь одоо Магнус компани өнөөдрийн 10 жилийг дуулаад тийм ээ. Өнөөдөр одоо өдөө зэрэгтэй болоход бол тэр хүний одоо бидэнд үзүүлсэн одоо сургамж, сургаал тий тэр бүгд бол ер нь маш их нөлөөтэй, асар их нөлөөтэй. Тэгээ гадаад инженеруудад ажиллаж байгаа болохоор хамгийн их цаг баримтлах амар сурж исэн. Тэгээд цагийн яг цагтаа тэгээд шаардлагыг өндөр дээгүүр тавьдаг. Яг л ийм байх хэрэгтэй бол яг л ийм байх хэрэгтэй гэдгийг тэр зарчмыг мэдлэг авсан да. Цаашаа явах урам зориг ер нь бол заа зөвлөжсэн багш шиг маань ер нь бол бид бүгдэд ер нь бол надад гэлтгүй ер нь манай Магнус компанид ажиллаж байгаа бүх хүмүүс болоод манай туслан гүйцэтгэгчид ер нь бүхэл нүд чих болж явжсэн ер нь нэлээ сайн менежер хүн байсан манай Йорк. Огт барилга мэдэхгүй байсан улсуудыг барилгыг хэрхэн яаж эхлүүлээд зөв дуусгадаг вэ гэдгийг үндсэндээ аагаас яа хүртэл дагуулж яваад бидний үндсэнд сургасан. Магадгүй тэр хүн Монголд үргэлжлүүлээд ажиллах тийм завшаан хэрэг байсан бол тэр хүнээс бид нар өнөөдөр маш их юм сурах хэрэгтэй байсан. Одоо өнөөдөр асуух асуултууд маш их байгаа байхгүй. Тэрийг яад, энийг яад гэх. Тэгтэл бид нарт нөгөө тухайн үед бол асуух асуултаа мэддэг байсан үе. Одоо бол асуух асуултаа нэг жоохон гадралдаг болж байна. Тэр ч үүднээс тэр сайхан хүмүүсийг бол бид ингээл дурсаал явж байна л да. Манай компанийн хувьд бол анхны ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан төсөл маань бол зоонод зөвчн судлалын үндэсний төвийн хашаанд эрүүл мэндийн яамны захиалгатай Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй онцгой байдлын үеийн ийм эмнэлгийн хэрэгслийн улсын нөөцийг агуулгах гэдэг автомат агуулга барилга завшаан тохиолсон. Тэнд оролцоод манайх шалгарсан. Зоонуудын яг энэ агуулга болохоор яг ковидын үед ашиглалтанд орсон байгаа. Яг ковидын үед бид нар өөрөө бас яг энэ байгууламжийг ашиглалтанд оруулсан. Бүх юм хаалттай замаараа бид нар ч өөрснөө явах эрх байхгүй. Одоо үнэхээр тухайн үед бол зөвшөөрөл аваад үнэхээр энэ барилгыг бол хаалттай зоонзын барилгач өөрөө үнэхээр хаалттай орчинд бол баригдаж дууссан. Ер нь барилга гэдэг чинь бол яг баригддаг. Гэхдээ цаасан дээр буух нь аюул чухал байдаг. Цаасан дээр буулгаж бид нар одоо нөгөө цаашд одоо энэ ямар барилга баригдсан, ямар зорилготой хийсэн гэдгийг ирэхэд бол байх учраас тэр нэг жишг журмаараа ирэхдээ бол тэр бичиг баримтыг яг нэг журмын дагуу хий гэсэн санаачлагаар ганцлог захирал ирэхэд бол баримтчгийн хүн хэрэгтэй юм байна. Энэ нь болохоор инженер байх хэрэгтэй хүн байна гэдэг утгаараа энэ ажлыг ирэхэд бол надад даалгаж хүлээлт өгчээсэн тухайтай. Ирээд ерөнхийдөө нөгөө материал болоод одоо хүн хүчний асуудлууд нэлээд их хүнд байсан. Энэ бол материалуудаас орж ирэхгүй байх жишээ нь эндээс олдохгүй дэлгүүр хашаа хаалттай тэгээд хүн хүч ажиллах нь хүн хүч орж ажиллах хүндрэлтэй нөхцөл байдсан. Тэн дээр бол одоо зоон зөвчн судлалын төвөөс бичиг ерөнхийдөө хийлгэж аваа. Тэгэл тэр нь бол гүйцэтгэгч компаниудаа аль болох эрүүл мэндийн тал дээр нь онцгойлон анхаарч ирнэ бол тэр төслийг тусгасан байгаа. Анханаас яг гардаж би яг эхэлж байгаа яг шинэ төсөл маань байсан. Тэгээд тэн дээр болохоор гадны шугамшилжээ, дотор шугамшилжээ бүгдийг нь ямарсан хас цэвүү болон ус хангамж ариутгын
чиглэлээр ямарсан хариуцж өсрэлтэндээ туршилт төхөөрөмжийг хяналт тавих чиглэлээр ямарсан амжилттай хүлээлгэж өгсөн. Нөгөө барилга өсрэлтийн ажилд хамаарагдах цахилгаан шат, конвейерын үргүүр, тэгээд ачаа тээврийн үргүүрүүд, ачаа зөөх поонууд бид нөгөө гайл дээр саацсан байсан учраас бид комисд өгч чадаагүй байжгаад 22 оныхоо 2 сард маргаан материалууд маань орж ирээд тэрийг өгсөлтийг үздэг. 22 оны 4 сард бид улсын комисд хүлээлгэж өгсөн зам зэнслийг. Тэгээд яг цар тахлын үед одоо бүх ажлууд маань ингээл амар далан затгаад хүн болгон өөр өөртөөхөө ажлыг ингээд хумчихсан. Тэгтээ яг бид нар тэрний ард гарахын тулд цаг тухайн үедээ амжуулахын тулд бид нар бүх чадлаараа л ер нь бүгдээрээ аягүй нэгэн жиг таталж байсан. Яг нөгөө гоё системжилсэн төлөвлөгөөгөөр яг ажиллаж чадсан. Тэрүүгээр маш их давуу талтай. Бүх юм нь ойлгомжтой, дистаралтай бүгдээрээ яг нэг баг болж ажилласан гэх юм уу яг тийж бол ажиллаж чадчих. Өнгөн хугацаанд тэр төслийг бол амжилттай бол өгсөн гэдгээр бол багтал гэж боддог та. Өөрсөж ковид тусчил байсан, өвчин тусчил байсан, хажуугаар нь барих ёстой байсан, хугацаанд дуусах ёстой байсан, гадуур гарч болдгоо, хөдөлгөөн хориотой яг тийм үйл үнэхээр ажлыг бол гүйцэтгэх ёстой байсан. Тэгэл ажлыг дуусгасан л та. Ямар нэгэн чухал бичиг нь хөөцөд гэхээр л нөгөө цар тахалтай хүн байхгүй, нөгөө хүмүүс нь байхгүй, комист орлоо гэхэд нөгөө комиссийнхаа бичгийг бид нар бүрдүүлж чаддаггүй. Тэгээд нөгөө хүмүүсийг араас нь баг эрт нь очиж ирэхэд бол хаяа заримдаа очиж гар ус зурх ч юм тиймэрхүү асуудал их гардаг гэсэн. Тэгээ яг ажлыг нь ер нь явуулахын тулд тэгээ дээрэс нь гэрт нь очиж ангуудаа гадаа хаалны хүлээгээ зогсож байгаа тохиолдол хүртэл гарч ирсэн надад. Тэгтээ яг нөгөө бидний мэрэгжил учраас тэр нь заавал нөгөө бид тэр гар усыг авахгүй л бол ажил явахгүй. Тийм болохоор бид нар ерөнхийдөө бүх ажил дээрээ бүгдэн дээр нь очиж гар усгаа авдаг. Хил хаалттай тэгээд Монголын одоо дотооддоо хүртэл хөл хоройтой ажил хийх ямар ч боломжгүй нөхцөлд тухайн төслийг манай хамт олон 9 сарын дотор барьж амжилттай хүлээлгэж өгсөн. Тэр бол бидний бол бахархал. Ягаад тэгэхээр тэр хүнд одоо хоройтой хэцүү үед үнэхээр 9 сарын дотор тэр төслийг бол хийгээд хүлээлгээд өгнөд бол манай инженер техникийн албаны ажилтнууд манай багийн бас уур амьсгал их сайн байсны гавьяа болов гэж бодож байна. Ер нь л бид нар хамт олонныхоо хандлага зөвхөн хүнийг баг болж ажиллах. Тэр маань ч өнөөдөр компани уур амьсгал бас манай компани үнэт зүйл болдог болов уу би бол хардаг. Барилгын компани болсон нэг орон сууцны төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй байх гэж боддог байхгүй. Гэхдээ тэр нь нэрийн утас болох үз. Нэг тухайн компани барьсан хотхон шүү гэдэг тийм нэрийн утас болох үз төсөлтэй байх хэрэгтэй гэж бодож байсан. Тэгээл бодоод ер нь хотын төв рүү гэхээр одоо бас газар хомс. За тэгэхээр нэрийн утас болгож байгаа юм чи ногоон байгууламж талтай бас түшгэлсэн нэг юм хүн зориулсан ээлтэй ийм хотхон барих юмсан гэж мөрөөддөг гэсэн. Тэгээ нэг өдөр амралтын өдөр байсан доо гэрийнхаа үүдэн дээр тамхитаад нэг нөхөртөө зогсож байсан чил юуны манай таньдаг нэг ах газар зарах гэдэг юм ийшээ зайлсан гişиг. Тэгээ ойр хэмжээг тавьчаад ирэх үгүй. Тэгэл очсон тэр газар манайх орчиж бүтсэн. Бид нар бол яг ердийн бас нэг орон сууц барья гэж бас бодоагүй маа. Монголчууд яг одоо орон сууц барьж байгаа бол аюу учир дутагдaltaй барьж ийн гэж би бас үздэг. Одоо харамсалтай надад нэг 2 газартай 2 газар дээр ч юм уу шамбаарлуулаад хүүхд тоглоомын талбай байхгүй эсвэл тоглоомын талбай дээр зүгээр цементэн дээр барьцдаг. Энэ одоо хотогдөг юмыг бол бас жоохон ойлгохыг хичээсэн. Эдгээр утгаарыг хотхон гэж ямар юм байдгийг л нэг л хүүхд тоглодог талбай маань одоо тусдаа машин замын тусдаа байх хэвээр.
тэр тараалын хотгийг барих гэж үзсэн. Одоо Вилла Верде тэгж барьж үзсэн. Одоо барьсан гэж хэлж болно л доо. Aber natürlich wollten wir mit Magnus nicht nur Krankenhäuser bauen, obwohl das schöne Projekte sind, sondern wir wollten auch ein bisschen in die Breite gehen. Wir haben also als nächstes dann ein Projekt angefangen für Wohnraum, der sich auch absetzen sollte von den üblichen Bauweisen, die wir in ganz vielen Chodrons hier gesehen haben. Wir wollten ein mit der Natur verbundenes Projekt haben, bei dem die Größe, die Ausführung und die Anlage so gestaltet sind, dass sie den Menschen in den Mittelpunkt stellt. Deswegen haben wir die Zahl der Geschosse begrenzt auf 5, um die Häuser nicht zu hoch zu machen, um die Anlage insgesamt überschaubar zu machen. Wir haben großen Wert darauf gelegt, sie grün zu gestalten. Das heißt, innerhalb der Anlage selbst gibt es keinen Autoverkehr, sondern Zonen, in denen die Bewohner in der Natur sein können, in der Kinder spielen können, in denen Leute sich draußen aufhalten können und so den ursprünglichen Gedanken des ganzheitlichen Wohnens nochmal neu zu erfahren. Хүмүүс дээлтэй байх юм. Яавал хүн амьдрах хамгийн таатай орчин бүрдүүлж болох юм бэ гэдэг дээр бид нар маш их анхаарч ажилласан. Тиймдээ ч одоо энэ 2 газар дээр бол 108 айлын орон сууц хотгоныг бол барьсан байдаг. Тэгээ гадна тогтчлтын хувьд бол ингээд нөгөө манай хотгон төсөл маань ер нь бол амралтын бүс нэлээ ойр учраас бид нар байгальд амьдрих уран дээр ерөнхийдөө гадна тогтчлтын ажлыг ер нь бол жоохон байгаль тал руу болгоё гэдэг утгаар нөгөө байгаль яг хад чулуу ашиглаж ерөнхийдөө яг нэг байгалийн тогтцыг тэнд зохицлоож ер нь бол хүмүүсийн амар амгалан байдлыг ер нь жоохон хийж төлөвлөсөн байгаа даа. Ер нь бид нар нэг 70 орчим хувьд нь бол ногоон байгууламж хийсэн. Тэгээ энэ ногоон байгууламжийг бол бид Япон улсын яг энэ ландшафтны архитект Огото Сан гэдэг хүнээр одоо бүр тусгайлан тэр хүнд хандаж хийлгсэн байдаг. Тэгээ дээрэс нь бас нэг бидний хийж чадсан зүйл бол юу вэ гэхээр төвийн дулааны шугам сүлжээг татаж авчихсан байдаг. Энд бол одоо бүгд л одоо бүхэл хүмүүс гар бие оролцож үж энэ төслийг хэрэгжүүлсэн. Вилла Верде хотгоны дэд бүтцийг бол 1700 м шугам шүүгэн шидрийн хорхот дээр нэг өөзл яриад дулаан дамжлах төв бариад тэр дулаан дамжлах төвөөсөө дээшээ Вилла Верде хотгоно 1700 м шугам бол татсан байгаа. Тэнд бол өөрийн биеэр удирдах, зохион байгуулж, тохируулга шалгалт хийж ерөнхийдөө ажилласан. Одоо тэр ашиглалт нь ямар байх вэ гэл те 10 хайлт зориулаад нэг орцонд 10 хайл байдаг. Тэгээ тэр 10 хайлын ашиглалтанд зориулж бид нар 1.3 тонн 1300 кг-ийн даацтай Швейцар улсын шинэлэргээ лифт тавьсан байх жишээтэй. Зайсан чинь нэг төлөрсөн замтай болохоор яг нэг хөл хөдөлгөөн их, машин зарчих их яг тэрэн дээр бол нэлээд төвшил ихтэй байсан. Тэгээд айлуудын гомдол гэдэг ерөнхийдөө тэр нэг шугам сүлжээ ухсрахаар биднээс чинь хэсгэлж хаадаг болохоор айл болгоны өвөө таалгыг хаацж болохоор яг тэрэн дээр их гомдол ирж их шүүмжлэрдэг их тийм л хэл байсан. Хүндрэл бэрхшээл бол мэдээж ажил хийж байгаа юм. Зөндөөл байсан. Одоо хөгжилтэй ч хөө одоо хамгийн энгийн зүйлэгтэл нөгөө тэр хавч одоогийнх шиг байгаагүй. Дандаа айлууд байсан. Тэгэл одоо айлын эздүүдтэй, айлын эгч нартай тий хэл ам ололцоос ахгуулаад тэгэл ер нь зөндөөл асуудлууд байсан дөө. Бичиг баримт ерөөхдөө бол эхнээс ахуулаад дууссан босол ер нь жоохон хүндрэлтэй байдаг. Тэгээд нөгөө дандаа нөгөө том төрийн байгууллагатай харьцдаг болохоор нөгөө байгууллага хүмүүстэйгийн зан характерыг ерөөхдөө одоо авахын тулд ингээл зөвхөн гүйдэг тохиолдол гарна. Тэгээд яг улсын бол ингээд улсын комисс хүлээлгэх асуудалгүй харин хувийн юмыг болохоор хүлээлгэж өгч жоохон хүндрэлтэй байдаг. Гэхдээ яг хүндрэлтэй ч гэсэн тэрийг ерөөхдөө бол ямар нэгэн байдлаар хүчээр эхнээс нь хавуулаад тексттэй явуучих юм бол комисс хүлээлгэх ямар ч асуудалгүй гэдгийг ерөөхдөө харсан. Хэрэгжүүлж байгаа төсөл рүүгээ төвийн дулааны шугам татнаа гэдэг. Тэгээ бид нар чаднаа гэдэг. Улс болохоор боломжгүй гэдэг. Тэгээд ер нь үзэлцсээр байгаа л тэгэл боломжтой л болсон да. Төвийн дулаан Улаанбаатар хоттой хамгийн урт талын зэгт уулын амд утсан хамгийн өндөр зэгт жиж магадгүй. Утсан ийм төсөл болсон. Тэгээ бид нэр төвийн дулаан хангамжийг болох гээд хөөцөлдөж гүйсэн нямдарчтойгоо нийлээл тэгэл үнэхээр яг юм аз түшсэ. Тэгээ аз түшсэн. Тэгээд үнэхээр нөгөө юм бүтээ
хэрэгжүүлээ, ард нь гараа гэж хүн үнэхээр зорих юм бол болдог юм л. 1500 хүүхдийн сургууль хүртэл одоо бас манай байгууллагын хэрэгжүүлсэн төслийн одоо ач буйнаар бас төвийн дулааны шугамд холбогдож тогтоо тухтай суралцах боловсрох тийм боломж бас бүрдэж байгаа хаа тодорхой хэмжээнд. Компани группийн хэмжээнд өнөөдөр 270 орчим ажилтан байна. Тэгээд ер нь бол хуучин бол яг компанираа яг өөрсдийнхөө бие даасан оффист байрлаад ингээд ажиллаад иж болдог гэсэн бол компани бас нэг группийн систем л 2024 оноос шилжсэн. Тэгээд нэгдсэн удирдлага зохион байгуулалт менежментийн хүрээнд л ингээд явахаар яалтчгүй бас офисын хэрэгцээ шаардлага бол үүсчихсэн. За тэгээд 2023 онд эхэлсэн одоо энэ орон сууцны төсөл واخгүй болно л. Тэгээд орон сууцны төслөөс нэг орцыг нь офисаараа ашиглахаар бол шийдвэрлээд инхтвэ захирлын шийдвэр гаргаад тэгээд нэг орц нь офис, нэг орц нь бол сервис апартмент гэж ярьдаг баг. Тэгээд орон сууцаараа үлдээд ингэ явчих. Ер нь бол яг шанти төслийн маань онцлог бол бид нар өмнө одоо хэрэгжүүлжсэн төслүүд суралцсан одоо туршлага түүх гэх юм энэ зүйлүүдийг л одоо үндсэндээ энэ төсөл төр шингээж байгаа. За ерөнхийдөө талбай дээр талбайн даамал тэгэхээр ерөнхийдөө яаж байна? Туслан гүйцэтгэгч компаниудаа ерөнхийд нь удирдаад талбай дээр болж байгаа ерөөс бол бүхэл процесс одоо доороос ахвал дээшээ бүхэл процесс дээр нь бол оролцоод явж байна. Төвийн шугам буюу яг одоо нөгөө олон барилгууд ер нь бол ойрхон баригдсан байгаа нөхцөлд өмнө нь зөндөө олон нөгөө төлөвлөгдсөн байгаа шүү дээ шугамшуулжээ маань. Тэр үед бол нэмэлтээр угсралт ихэд жоохон төвхтэй зам нь хийгдсэн байна, ногоон байгууламж нь хийгдсэн байна. Барилга маань одоо бид нартай зэрэгэлдээ байгаа барилгууд маань бүгд болцсон. Тэгмэд бид нар дахиад нөгөө газраа авах нь тий явган зам талбайгаа сэтэлнэ. Тэгээд ер нь далд шугамшуулжээг угсардаг болохоор ер нь бол нөгөө хүмүүсийн ажлыг одоо юу гэдгийг явж байгаа газар гарцуудыг нь хааж ажиллаа явуулдаг болохоор жоохон төвшөлтэй. Гэтэ яг нөгөө өмнө нь мэддэгдээд хурш байгаа барилгуудаа мэдгэдлүүг явдаг болохоор харьцангуй гайгүй. Энэ шанти гэдэг төсөл бол нэлээ шанц сорж байгаа төслүүд юм нэг багхгүй. Үер зэлб гуулын 70 стрээд 23 онд тохоод тэгээд зэлб гуулын 70 стрээд үер боллоо шүү дээ. Шанти төслийн газар шороны ажил дөнгөж хийгдээд явж байгаа үед тэн дээр бол баггүй бэрхшээлүүд гарч ирсэн. Зэлб гол ирлээл тэр хавийн зам бүгд усаар дүүрэл манай нэгэд угтсан байсан катлооны хөрүүц нь усаар дүүрэл ороод ирж лээсэн. Тэгээд тэр чинь бараг 4 м гүнзгий бассейн үсчихсэн. Тэгээд банк төсөл эхлэхгээ гэдэг газараа угтсан байдаг. Нөгөө хөрсний жишийг яваад гэхэлэр хойтлын авц замын 70 нурч гаад байдаг. Тэр бүхэн дээр манай захирлууд гэхэд урьдчилал энэ бол сэлб голын сав газрын дагуу баригдаж байгаа ойрхон хөрсний устай дараа нь ашиглагч байгууллага буюу одоо хэн нэгэн тэрэнд сууж байгаа орсон суугч машинаа гаражтаа тавих гэхэд устай байлгахгүй үүднээс суур зойрын ус тусгаарлалт ажлыг 100% хийх ёстой гэдэг. Тийм шаардлага тавьсан бид нар ч тэрнийхэн дагуу нэлээд жирмалттай ажилласан их л одоо тийм бэрхшээлтэй асуудлууд тулгарч ирсэн боловч бид нар хугацааг шаардсан ч гэсэн бид нар хийсээр байгаа л эцсийн үр дүнд бид нар 100% гэдэг үнэлтэд гарч чадсан гэж явагддаг. Хотын төвд бол ажил явуулна гэдэг бол маш хүнд. Үнэхээр маш хүнд. Тэрний зовлон гол манай шанти төсөл бол үнэхээр албалж байгаа. Одоо зарим газрууд гэдэг шүү дээ. 100 болохоор ингээ бороод байв. Гаражууд нь усаар дүүрчдэг машина тавьчаад гэдэг. Манай дээр бол тийм асуудал гарахгүй. Анх ороход ч одоо би цементнээс өөр юм мэдэхгүй барилгын салбарт орж иж байгаа та. Тэгэл барилгын материалд ч өөрөө маш их олон төрөл байдığım байна. Ийм байдığım байна гэдэг. Тэгэхэд ороод ирэхэд бол
мэдэж эхэлсэн. Тэгээ мэдхэд бол мэдээж манай багийн ажлын хамт олон маань их амар тусалж тэмцсэн. Тэгэхээр инженерүүдээс асуун, мэдэхгүй юмнуудаа асуун, энэ яадгүй эдгүй гэл. Тэгэл тэр хэдээсээ ерөнхийдөө бол юмнуудаа одоо мэдэж аваад ажиллаж эхэлсэнтэй. Тэгээд одоо шант дээр бол одоо дуусах шатанд ороод явж байгаа гэсэн үг. Барилгын хувьд одоо гадна тогтчлолт гадна экстерьер талын ажлууд маань ерөнхийдөө дууссан. Одоо дотор талын айлуудын яг өнгөлгөө одоо дотор талын заслын гоё чимэглэлийн ажлууд маань үлдсэн явж байна. Одоогоор нэг 85 гаруй хувьтай л одоогоор явж байна. Бид нэр энэ авц зогсоолын барилгыг бас барьж байна. Энэ улсын 1-р төвөмлөгийн авц зогсоолын барилга гэдэг. Энэ зойтойгоо Б1-тэйг 6 давхар барилга байгаа. Тэгээ энэ авц зогсоолын барилгын зураг нь бол 2015 оны зураг байдаг. Барилгын зураг. Тэгээ энэ дээр бол одоо бас нэг ашиглалтын хувьд одоо бид нэр зохимжгүй байна, хүртээмж муутай байна гэж үзээд одоо бас энэ захиалагч байгууллага, захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч байгууллага, ашиглагч байгууллагуудад одоо санал тавьж явж байгаад одоо энийг лифттэй байсныг машин зөөдөг лифттэй байсныг болиулаад пандустай болгосон. Гаражийн барилга лифтээр төлөвлөсөн байсан. 136 машиныг лифтээр төлөвлөх юм бол тэндээс орцсон машин гарч чадахгүй, орох ч байгаа машин бас орч чадахгүй, гудамд нь битүүд хөвчээр үсээд ингэж явах байсан. Тэгээд зургийн автор залуу бол тэрийг ойлгоогүй. Эмнэлгийн зүгээс ингэ өссөн учраас нэг хандаагүй хийсэн гэдэг. Тэгээд энэ ийм байж болохгүй гэт бид нэр өөрсдөө тэрэн дээр зургийн өөрчлөлтийг яриад онцгой байдлын газар дээр очиж юм танилцуулаад дүгнэлт шийдвэрүүд гаргуулад тэгээд тэрийг 7 м дахиад пандусын одоо хэсэгтэй болгож өөрчилсөн. Бид мөн л адил нөгөө л үндсэн өөрсдийн одоо барьж явдаг зарчмынхаа дагуу буюу нөгөө л хүний төлөө яавал одоо энийг нэг ч гэсэн хүнд хүртээмжтэй байлгахгүй, ашиглахад амар хялбар байлгахгүй, олон нийтэд хүртээмжтэй олон хүн ашигладаг болгохгүй те. Ийм зорилгоор бид нар бас хүсэлт юм тавьж өөрсдөө одоо өөрийнхөө одоо юу гэдэг нэг үгээр бол өөрсдийнхөө хувийн барилга байшингаал барьж байгаа юм шиг л одоо тийм сэтгэл зүрхээ гаргаж л одоо бид нар энэ барилгыг барьж байна да. Өнөөдөр тэр барилга тгээгүйсэн бол энэ зөвхөн улсын хөрөнгө сайхан үргүүцэлцэхтаад салхинд хийсэх гэсэн. Хинч орж чадахгүй. Тэгээ хинч ашиглахгүй. Гаднаас харахад барилга ийм л болох байл. Энэ бол бас Магнус компани бас нэг үнэт зүйл гэж яриад байгаа шүү дээ. Аливааны асуудалд нэг ингээд зөв хийчихэмсэн гэд хүн болгон тэнцдэг. Гаражийн хувьд болохоор энэ анхны ер нь устдаач манай устдаа хамгийн анхны сэргээгт гэрчим хүчийг ашигласан гараж болж байгаа. Авц зогсоолын барилгаас надаас амар давуу талтай. Өөрөө яг бага байгуулад доторх шугамшилжийг өөрөө гардаж уссан. Энэ бол миний хувьд бас нэг төвшилт болж байгаа байхгүй. Хяналтыг хийсээ гална өөрөө бага урддаад зохион байгуулад өөртөө юмсан шугамшилжийгээ усарсан. Тэр өөрөө давуу талтай. Одоо ингэ авц зогсоолын 6 давхар барилгын шугамшилжийг усарсан. Одоо комист орохоо бэлэн болцсон байна. Гадны шугамшилжийг бас хяналт болон төвшөлт хөрвүүлэх хийж амжилттай хүлээлт өгсөн байгаа. Одоо комист ороход юмхтэй бэлэн болж байна. За одоогоор одоо авц зогсоол өрөө өргөтгөл барилга дотор юм хоёр хэсэг хуваагдсан байж байгаа. Үндсэн барилга тэгээд дотор нэг авц зогсоол буюу одоо 130 машины дулаан тийм авц зогсоолын барилга
баригдаад одоо ер нь дуусч байна. Одоо улсын комисс хүлээлгэж өгөх шатандаа хүрэж байна гэсэн үг. За энэ бол үндсэндээ Монгол улстай эдийн засгийн шилжүүлэх төсөл маань их олон хүнд буюу өгөх одоо буюу өгөх гэхээс илүү олон хүнд амь насыг нь аврах одоо урт наслуулах тэр болцоо боломжийг олох их чухал барилга гэж бид нар хардаг. За тэгээд дараагийн асуудал нь бол эдийн засгийн шилжүүлэх төвийн ийм чухал барилгыг Монгол компани өөрөө барьж байгаа гэдгээр их ялгамжтай гэж хардаг. Өнөөдөр бол дандаа л гадны компаниуд л бол эмнэлгийн төслүүд төр ялангуяа ерхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Манай компанийн бол их тийм том хариуцлагатай ажил. Und das letzte Projekt, was jetzt noch gerade läuft, ist eben ein Krankenhaus für Transplantation. Das ist spezialisiert im Rahmen des ersten Krankenhauses. Auch hier ein Projekt, bei dem westliche Standards natürlich in besonderer Weise zur Geltung kommen müssen aufgrund der hohen Qualitäts- und Sicherheitsstandards, die so ein Haus erfüllen muss. Wir haben aber auch im Blick, dass wir Nachhaltigkeit stärker in den Bau mit einbeziehen wollen. Ein Beispiel dafür ist die zu dem Krankenhaus gehörige Garage, wo auf 6 Etagen Autos eben platzsparend und günstig unterkommen können. Und diese Garage ist nachhaltig insofern ausgelegt, weil sie eben den Strom aus Solarenergie bezieht und somit autark und nachhaltig in die Infrastruktur der Stadt eingebunden ist. Яг одоо энэ нарийн технологийн барилгыг Монгол компани ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж одоо бүтээн байгуулж байгаа. Ер нь анхны төсөл баг. Одоо ингээд бид нар ингээд гадуур хэрэгжиж байгаа төслүүдийг ч гэсэн харахад энэ том эмнэлгүүдийн одоо ингээл нийгмээр мэдж байгаа шүү дээ. Одоо энэ хавдрын эмнэлэгч гэдэг юм, хан улдүргийн эмнэлэгч гэдэг. Энийг дандаа л хэдд компаниуд барьж байгаа. Хуучин болохоор яг одоо жишээ эмнэлэг гэж ярьж байгаа сангийн арган төлөвлөгийн ерхий гүйцэтгэгчний Вамд компани байсан юм. Манай бол туслан гүйцэтгэгч компани байсан юм. Наад ерхий туслан гүйцэтгэгч юм уу дээ. Хоёрдугаар эмнэлгийн одоо тэр онцлогооны төвөгдөгч Солонгосууд барьсан. Япон Монгол гэдэг чинь Японууд барьсан. Одоо анхны удаа одоо энэ хоёр дахь эд эрхтэн шилжүүлэхийг манай компани гэсэндээ Монгол компани бий дааж барьж байгаа байхгүй. Энэ эмнэлэг өөрөө элэг шилжүүлэн элэг бөөр тэгээ одоо дээрээс нь зөөрөх тэгээд нойр булчирхаа бүгдийн эрхтэн шилжүүлэх гэж байгаа. Одоо бол нэгдүгээр эмнэлэг анхны анхдагч одоо эд эрхтэн шилжүүлдэг. Энэ өөрөө анхдагч эмнэлэг. Үнэхээр сая бол Хөдөлмөрийн Баатар эмнэлэг боллоо яла Ардны Баатар эмнэлэг болсон шүү дээ. Үнэхээр мундаг эмнэлэг. Энэ өөрөө ч өөрснөө анхдагч эмнэлэг. Дээрээс нэг хог хаягдлаараа өөрөө одоо юу яана одоо биологи хог хаягдал дээрээс нэг эмнэлгийн хог хаягдал гэдэг байхгүй. Энийг өөрөө боловсруулах энэ эмнэлэг. Үнэхээр супер болно. Өнөөдөр Александр буюу одоо Саша инженер манай багт орцсон. Бидний одоо уланд босс буюу одоо ерхий гүйцэтгэгч тий одоо ахлах инженерээс өмнө одоо бидний баг болоод ингээд мөр зэрэгцээд хамтдаа дахиад дараагийнхаа түүхийг бичлцээ явж байгаад л би үнэхээр баяртай байдаг. Звонок был так неожиданным, да. Ну, когда, в принципе, я даже уезжал отсюда, да, ну, я уже сказал, что, ну, если позовут, обязательно вернусь, да. Был звонок, да. Ну, я, правда, не раздумывал, да, согласился сразу, вот, да, поэтому прилетел, как говорится, друзьям на помощь, вот. Ну, трудности остались те же самые. Да, проект опять вообще никакой. Ну, я имею в виду с инженерной стороны. Да, может, конструктив, да, ну, хорошо сделан, не знаю, да, посмотрим дальше. А вот инженерия вообще, то есть ее, ну, просто нет, физически не было. Ну, и сейчас ее нету. То есть мы ее поднимаем с колен буквально. То еще по оборудованию, да, то есть получается здесь будет задействован полный цикл. Не как Сангино, там
то не давали делать, это не хотели. Ну, сказали, ну, матрасы там, это будут вручную там стирать. Здесь у нас уже будет полный цикл. То есть и ну, людям не придется там матрасы стирать. То есть это будет выполнять машина, будем говорить, да. То есть она будет обеззараживать их, паром обрабатывать. Ну, применим немножко еще. Ну, посмотрим, да, как все получится. Я думаю, все получится у нас хорошо. Как обычно, да, все сделаем, все запустим. Будет именно она будет больница номер 1, да, в Монголии. Также здесь будет, я так понимаю, это первая вообще в Монголии вертолетная площадка на здании находится. Ну, а тем более еще на больнице, да. Альва төсөл болгон чинь тэгээд дандаа инээлтэд хөгжилтэй явахгүй л хэрүүлтэй, маргаантай юмаа хийчихгээл агдаал, яараал. Тэгэл нэг тийм амаргүй байдаг. Одоо өнөөдөрч хэрэгжиж байгаа эдээс хэрэгтэн шилжүүлэх төсөл бол маш хүнд байгаа. Тэгтэл ажил маань урагшилж байна. Гаднаагаар бид нар хас 20 градус байхад дотор тал бид нар нэмэх 25 градустай ажил хийгдэж байгаа. Ингэж бид нар бетон цутгалтыг авч байгаа. Ингэж бид нар энэ шахуу цаг хугацаатай ажлыг цаг хугацаанд амжуулах гэж энэ бол маш их хэмжээний зардал, маш их хэмжээний хүч хөдөлгөөр гарч байгаа ажилтаа юм бол. Өмнө нь бол та бүхэн бүгдээр л мэднэ. Өвөл боллоо, ойлгомжтой ажил зогсдог, бетон хөлднө гэдэг ус бол одоо тийм ойлголт байхгүй болчихлоо. Гэхдээ энэ бол маш хэмжээний зардал гарч байгаа гэдэг нь ойлгох. Манайх одоо 1-6 давхрынхаа мөнгийг аваад сууж байна. Каркас нявцсан. Одоо 7 давхрт орцсон мөнгө өгөөг. Ийм л. Чи манайх өөрснөө гараад 7 давхрт орцсон. Эдээс хэрэгтэн шилжүүлэн суулгах төвийн барилгацсан өөрөө 100 төсөл нь 2013 онд батлагдсан зураг байж байгаа. За 13 оны батлагдсан зургаар бид ажил хийх гэдэг юм яваад. Дөнгөд манай барилгын доорн дүрмжнөр 2017 онд шинжилгээд 21 онд дахиад шинжилгэсэн. Ингээд энэ 13 онд батлагдсан зургаар бид ажил хийж болохгүй. Энийг магадaltaй оруулах хэрэгтэй байна. Ингээл эхлэнгүүт нөгөө зураг төслийн байгууллагууд чинь хөдөлж өгөхгүй. Ингээл улсын байгууллагууд чинь ингээл бас хөдөлж өгөхгүй. Тэгээ бид чинь тэр зургаар ажиллаа хийх үгүй юу гэдэг нэг юм хүлээцтэй болчихдог. Зурагтал маань өөрөө 2013 оны зураг болохоор нэлийн өөрчлөлтүүд бас орж байгаа. Тэгээд тэрүүнээс шалтгаалаад одоо юунаас захиалагч байгууллага болон одоо ашиглагч байгууллагуудаас ирж байгаа санал хүсэлт болгоныг тэрэндээ ингээд тусгаад тэгээд хажууд нь дагаж ингээд хорших байгууламжууд нь явах хэрэгтэй байдаг. Одоо жишээлбэл 1-р давхрын угсралтай ажлыг бид эхлүүлэх гэж хэлдэг. Яг сая наадмын дараахан болсон асуудал. 1-р давхрын угсралтай ажлыг эхлүүлэх гэдэг яамнаас буюу захиалагч нь одоо яам эрэлмэндээ яам 1-р эмнэлэг байгаа шүү дээ. Тэнгүүд давхрынхаа өндрийг өгөхгүй байх гэсэн тийм тодорхойгүй нөгөөдөл нь хоорондоо ярилцсан. Манай давхрын өндөр хэдэн метр байх хэвээр, хэдэн метр байх хэвээр тийм тоног төхөөрөмж заруулна гэдгийг өөрөөсөө өөрчлөлт мэдээгүй давхраагүй бидний ажил явуулах гэдэг хүлээгээд идэв. Давхрын өндөр тодорхойгүй болохоор гэх мэт ийм их төвөгчлөлтөөнүүд бас гарна л да тэгэл. Тэрний уялдааг одоо маш сайн гаргахгүй бол нэг зурган дээр л маш сайн ажиллаж ийж талбайраагаа өгөхгүй бол талбай дээр буруу өгсөрдөх айгу боломжтой болохоор зургаа сайн эзэлж ийж одоо хяналт шалгалт бүх юмыг шатараагаар нь оруулж ийж тэгжиж явах шаардлагатай болтолтой. Одоо манай байгууллагын хэрэгжүүлж байгаа эсэд зэрэгтэн шилжүүлнэ. Тийм бол Азтай ер нь бол 7 дахин гэж хэрэгжиж байгаа. Монгол улстай бол анх удаага хэрэгжиж байгаа төсөл. Одоо ер нь бол дараагийн 50 жил 100 жил тэгээ надаас хойш дахиж баригдаж магадгүй. Тэрнээс бол ер нь бол 20 жилдээ баригдах байх гэж би бодож байгаа байхгүй. Эмнэлгийн барилгын өөрийнх нь нөгөө насжилтын хугацаа нь бол бусад барилгыг бодвол харьцангуй өндөр тэгээ онцгой төвшөлт ордог учраас тэр тал дээр бол манай компани бол нэлээд одоо барилгынхаа ноорон дүрм чанар талаас нь бол нэлээд авч үзэж ажиллаж байгаа. Яг тухайн ашиглалтанд ороход бол хэрэглээ талаасаа чанар талаасаа ер нь бол би сайн болно л гэж үзэж байгаа. Манай компани нэг баримтлагдаг гол зарчим бол ерөөсөө чанар. Бид нар энэ барилгыг бариад явлаа. Сэтгэл юу ашиглагч буюу одоо хэрэглэгч хүмүүс маань
100% сэтгэл ханамжтай үлдэх хэрэгтэй гэдэг. Манай яг компани Стонара компанич төр Магнус компани яг нэг тодорхой чанар гэсэн байна. Стонара компани нийлүүлжсэн чанар бол одоо бидний яг нийлүүлж байгаа баг бол дандаа чанар л байсан. Бид нар айлхаар ерөөсөө одоо бихтэд бараа сүүлийн үед чанартай болж л хэлж л байна л да. Гэхдээ хизээж гэрган панара чанарыг бол хизээж гүйцэж ирж байгаагүй. Бид нар бол нийлүүлж байгаа барааны 99% манай гэрган байсан. Хүн хүчээ дэмждэг, тэмүүлэх гэсэн залуучтай урамшуулдаг, хүн хөгжижүүжил улам цааш нь амьдралаар илүү хөгждөг. Тийм болохоор энэ компани аль болох удаан байхыг хүсдэг. Бүх барилгын маань эдис болгонд нь шингэж явж байгаа болохоор ер нь ажил явуулахад үнэхээр урамтай байдаг. Магнус компанийн хувьд бол ер нь манай залуу тийм боловсрууччин гэдэг айгүй ихтэй. Тийм учраас энэ бол дандаа тийм ишчтэй, хүчтэй ер нь бүгд. Хүн сургах тал дээр, хүнийг дэмжих тал дээр гэсэн. Одоо ямар сургалт авмаар байна гэдэгт ингээд санал асуулга явуулаад тэгээд яг ажлынх нь ачаалаас шалтгаалаад тэр улсуудыг суралцах. Инженерүүд айгүй чадвартай. Тэргээрэл ингээл айгүй их олон төслийг давж гасч байгаа. Захирал ч гэсэн мундаг чадвартай манай захирал. Та өөрийгөө хөгжүүлэхэд танд ямар сургалт хэрэгтэй байна? Компаниас энэ асуудлыг шийдэж өгөх зохион байгуул. Ер нь яг Магнус компанид орсондоо бас аттай гэж боддог шүү ер нь өөрийгөө. Бие биендээ туслая, мэдэхгүй юмаа зааж өгье. Бие биенийг амар дэмждэг. Тэрэнд нь би бол амар их баярлж явдаг компанийн ажилчид бол цаашдаа улам зохимжигээд дэш өсөж дэвшиж ажиллаж амьдарч байна. Тэгэхээр хэдүүлээ цаашдаа улам уран зоригтойгоор олон улсын стандарт, олон улсын жижиг төрсөн томоохон олон улсын нэг гадаад орны томоохон хэмжүүдээс илүү орсон тиймэрхүү хүрээнд аюу ажиллах баг хамт олон болж чадна гэж би үзэж байгаа. Одоо улсууд жишээ нь одоо юу гэдгийг Шангрила гэж одоо мэддэг шиг те. Одоо Магнус гэдэг юм уу жишээ нь сэтгүүлч гэдэг юм уу те. Тийм мундаг сайхан одоо улсын нийслэл чимэг болсон сүрлэг сайхан барилга л одоо барих юмсан л гэж боддоо шүү дээ. Барилга бид нар барихтаа бол дандаа чанартай барилга барихыг л дандаа хичээж ирсэн. Энэ 10 жилдээ бол бид дандаа барилгыг барихтаа чанартай барихыг л бид нар хичээсэн болохоор тэрүүгээр бид яг нэрийг уцсан болов уу гэж бодож байна. Өнөөдөр компани бол 2 дугаар 10 жилийн хугацаанд бол нэлээдгүй олон зорилго дэвшүүлээд ажиллаж байна. Ер нь эмнэлгийн барилгааг Монголд яг гадны компани гар харахгүйгээр зөв стандартын дагуу барьдаг болчихё. Монголд нэг юм орон сууцны нэг жишг стандарт тогтоогоод тэгээд хүнд нэг юм тааламжтай, тавтай, тухтай бас тэр худалдаад авсан хүмүүс маань тэр зүйлдээ үе уламжлаад орон сууцаа бас өвлүүлэх тийм хотхон хорооллуудыг бас барья гэж хүсдэг. Өнөөдөр энэ компаниг 10 жилийн хугацаанд бас хөл дээрээ бус хүртэл дэвчээр зааж хөрөнгө оруулалт хийж өнөөдөр бас ингэж сэтгэл гаргаж ажилласан Виктория Себастьян захирлуудаас барилж талархаж байгаагаа илэрхийлье. Юмны ард гарыг гэдэг сэтгэл нэгдэлтэй энэ хамт олонтой ийм байгаа учраас бид нар бол үнэхээр дараагийн 10 жилээс л бол үнэхээр зүрх шихгүй байна. Тэгээд урам зоригтой 4-10 жил байх хаа гэж бас өрөөж байна.